барилгын доторх чанар гэдэг үзүүлэлтийг маш их ярьдаг. За энэ нь юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр за барилгын дотор бид нар барилгын байгууламж дотор болохоор хаалттай орчинд амьдарч байдаг. Тэр хаалттай орчинд агаар маань өөрөө ямар чанартай байгаа юм. Тэр агаарт дэгдэж байгаа маш олон бодисууд маань яг таны одоо эрүүл мэндэд ямар үр нөлөөтэй байдгийг бэ гэдгийг судалдаг. Барилгын доторх агаарын чанар гэдэг үзүүлэлтийг бол сүүлийн үед ногоон барилгууд дээр ярьдаг болсон. За ногоон барилгын гэхээр эрчим хүчийг ганцхан хэмнээд байгаа мó гэвэл үгүй. За энэ дотроо мөн байгаль ихтэй ямар одоо нээлттэй байгаа юм. Мөн усаа яаж хэрэгжилж байгаа юм. Түүнээс гадна таны хэрэгжилж байгаа барилгын материал чинь тэр дотор амьдарч байгаа хүний агаараар дамжуулаад тэр хүний эрүүл мэндэд ямар үр нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг үзүүлэлтийг хүртэл энэ ногоон стандартууд агаарч үздэг байна. За тэгэхээр үүдэн дагаа хүмүүс маань суудлаа эзлээд бүгдээрээ ярьж байгаа юмд анхаарал хандуулъя. За тэгвэл барилгын доторх агаар маань маш олон зүйлээс холдож идэгөө. За үүн дотор саяхан засгийн газраас сонсгол яригдсан бүгдээрээ үндсэн баг гэж бодож байна тийм. Формальдгид, бензол, за тэгээд маш олон химийн хортой бодисууд агаар дотор эргэлдэж идэг. Энэ нь магадгүй энэ хевсэнцэр, хоосонцэр, мөөгөнцэр гэх маш олон зүйлүүд агаар дотор байж идэг юм байна. За тэгвэл үүнийг яаж шийдэх юм бэ? Яаж бид нар цэвэр агаараар амьсгалах юм бэ? Хичнээн сайхан будган амьсгалсан, будган ханхалсан, барилга дотор орлоо гэхэд тэр дотор амьдарч байгаа хүмүүсийн 20% нь энэ одоо юунд өртдөг, өвчлөлд өртдөг гэж хэлж байна. За ингэхдээ хамгийн түрүүнд бид нар хянах гэдэг зүйлийг бий болгох хэрэгтэй хэрэгтэй. Таны барьж байгаа барилгын материал чинь ямар их усураас авсан юм? Ямар бодисыг ялгаруулдаг юм? Ямар сертификатаар баталгаажсан, ямар ISO стандартыг хангасан бэ гэдгийг тэр хяналт авах хэрэгтэй. Хоёрт нь шүүх хэрэгтэй гэж байна. Энэ нь болохоор юу гэж байгаа юм агаар барилга доторх агаарыг шүүх огтлцоо нь ямар юм? Тэ дараа нь агааржуулалт нь ямар вэ гэдэг. Энэ болгоныг бид нар бодцохгүй бол тэр барилга дотор амьдраад байгаа үр хөвгтүүд тэр сургууль цэцэрлэгт яваад байгаа бидний ирээдүйн хойч үе өөрөө барилга дотроос хордоод байна гэдгийг илэрхийлж байна. За тэгвэл хамгийн нийтлэг бохирдуулагчдыг аваад үзээ л да. Радон гэж байгаа. Энэ болохоор яа гэм бэ гэхээр газрын гадарга, газрын чулуулын хэсэгт ялгаар байдаг. Энэ цацраг идэвхт бодис. Энэ байшин байрх үед газрыг ингээ ухаад эхлэх үед нөгөө радон гэдэг маань одоо хөдөлгөөнд орж эхэлж идэг. За энэ нь цаашлаад барилга руугаа нэвчиж ороод хаалттай орчин дотор гацчдаг нөгөө энерги хий маань. За тэгээд тэр хаалттай орчин дотор хүн байнга амьсгалаад байх юм бол уушигны хавдар үүсгдэг ийм хүчин зүйл болдог байх нэ. За тэгвэл энийг та бүхэн мэдж байгаа тийм. Мөөгөнцөр. За тэгээд ус автах эсвэл булан тохиодын мөөгөнцрүүд байдаг. Энэ мөөгөнцөр маань өөрөө бас тэр барилгын доторх агаарын чанар гэдэг зүйлдээ өөрөө хөв одоо бужигнаад тэр бужигнсан одоо бичил организм маань биднэрт ашиг үүсгэж болгон хувиргадаг байна. За тэгээд барилгын материал дотроо энэ wok гэдэг ийм товчлсон үг байгаад байгаа. Энэ нь дэгдэмхий органик бодисууд яг барилгын шал, хаан, тааз, таны хэрэгжилж байгаа тэр имус тэр бүх зүйл дээр байгаа химийн бодисууд маань өөрөө барилгын тэр доторх агаарыг нэвчиж авч яадаг. Хоёрт нь будагч байцаас хамаарсан хүнд витамин байж яадаг. За мөн дэгдэмхий бодисууд мөн шатталтын их үүсвэрүүд за мөөгөнцрүүд байдаг гэх юм. За тэгвэл барилгын агаарыг бохирдуулаад байгаа нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ гэдэг дээр үздэгэ. За тийм барилга дотор будган үнэрсэн барилга дотор сая ярьж штэ барилгачд байхаа болчлоо. Хүний нөөц маш их дутагдaltaй байна гэж. 2004 оны нийгэм хамгааллын сайдын 77 тоо тушаал гэдэг. Энэ нь тэтгэврт гарахад одоо нэг хөнгөлт үзүүлдэг ажлын хортой хүнд нөхцөлийн жагсаалтууд байдаг. Энэ дотор барилгачд өөрөө хүнд болон хортой нөхцөлд аль алинд нь хамаарагдаж байдаг. Гэтэл барилгач энэ таны ашиглаад байгаа тэр барилгыг бариад байгаа материал хамгийн түрүүнд хордож байгаа боловч яг тэр барилгачтай адилхан энэ чанар стандартаа бид нар мөрдөхгүй байгаагаас Монголын яг барилгын доторх агаар бид нар яг барилгачид шиг хордоод байна. Бид нар өөрсдөө амьдралын орчин өөрөө хүнд орчинд орсон байна гэдгийг илэрхийлээд байна. Тэгвэл эрүүл мэнд дээр яаж нөлөөлдөг юм бэ?
За, формалдгийд гэдэг байгаа. Формалдгийд гэдэг бол барилгын ихэнх материалуудад агуулгадж байдаг химийн бодис маань шууд нөлөө үзүүлж байдаг. За, хамар, нүд, хамар хоолой зочрогоо захтандаг, эргэндэг, сэргэндэг, толгой өвддөг, арьс хашил, өөрчлөх зориулууд бол илэрч байдаг. За тэгвэл түрүүний хэлсэн дэвтэмхийн органик бодисууд нь яа гэм бэ гэхээр элэг бөөрийг шууд гэмтээж идэг. Нүд хамрын сансдыг арьсан дээр тууралтыг үүсгэж идэг. Амьсгалын асуудлыг бол үүсгэж идэг байна. За мөн винил холорид буюу энэ нь өөрөө PVC материалын мономер гэж хэлдэг химийн нэгдэл байгаа. Хуунцар агуулсан тэр бүхий л бүтээгдэхүүнд энэ мэгдэл байдаг. Энийн зөвшөөрөлт хэмжээнээс илүү гарсан тохиолдолд хавдар үүсгэж готлон үүсгдэг байна. За тэгээд бензин, туйлын энэ болгон маань өөрөө тааны мэдрэлийн тогтолцоог нөлөөлгөө өөр агаараар дамжаад одоо байдалтайгаар амьсгалын замаар ороод цус руу нэвтэрч орснороо тань эдгээр зүйлийг өөрчлөлтийг бий болгодог байх нэ. За тэгээд түрүүний хэлсэн амьсгалын дээд зам дээр яадгийн хоолой сэргэнээд хоолойгоо захтнаад байна гэх тийм хүүхдүүд бол оройдоо заримдаа хамран битүүрээд байна гэх. Яг миний амьдрал дээр хүүхдийн яг энэ дохооны дотор талынхаа арьс нь бүр захтнаад байдаг. За босариаз гэдэг бас өвчин байгаад байдаг арьсны арьс захтнадаг. Тэр бүх өвчнүүд ерөөсөө таны тэр байшин барилгатай холбоотой болцсон байна. Энийг аль дээр үеэс дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ дээр анхаарал хандуулаад бүх бодлогын бичиг баримтууд гарсан байдаг. Гэтэл Монгол саяхнаас одоо тэр агаар дотор формалдгийд ямар өндөр байгаа юм те бензол нь ямар өндөр байгаа юм бэ гэдгийг бодлого боловсруулагч маань саяхнаас мэдж байгаа нь маш харамсалтай байна. Тэгэхээр барилгыг бид нар барилгын чанар буюу доторх агаарын чанар гэдэг юмн дээр анхаарал хандуулахгүй бол sick building syndrome гэдэг өвчин бүр гараад иржээ. Дэлхийн дээр. За анаахын судалгаанд ингээд дэлхийн олон улсын судалгааг хараад үзэх юм бол 2008 оноос хойш энэ судалгаа бичигдсэн байна. Sick building syndrome нь өөрөө яагаад үүсдэг юм бэ? Ямар шинжүүд илэрдэг юм бэ гэдэг. За энэ болохоор 1984 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан дээр за энэ дэлхийд даяар одоо баригдаж байгаа барилгуудын 30% нь дотор агаарын чанар гэдэг юм нь маш муутай гомдол гарч болзошгүй байна гэдэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө анхаарч ирсэн байна. 1984 оноос. За тэгээд энэ ийм байрлал дотор амьдарч байгаа оршин суугчдын 20% энэ house sick building syndrome гэдэг нөгөө нэр нь house sick syndrome гэдэг энэ өвчлөлөөр өвдөх юм байна гэдэг судлаад гараад ирсэн. Тэгээд барилгаас гарсны дараа энэ шинжилгээнүүд нь арилаад байдаг. Барилгад ороод ирэхэд энэ илрээд байдаг. Ийм байдаг. За тэгээд эмнэлэг дээр очиод энийг онцлуулъя гэхээр яг эмнэлзийн онцлогоо нь өөрөө шууд энэ өвчин байна гэж гаргадгүй. За диатез байна. Хүүхдүүдэд бол диатез байна. Сахалтай битээ өөж. Том хүнд бол наача атопийн дерматит байна. Экзем байна гэдэг ингээд яваад байдаг. Ийм өвчлөлүүд. Эсвэл хашил одоо сүүлийн үед бүхий л асуудлыг хашил руу одоо чигтэг болсон байна. За тэгвэл энэ house sick building syndrome нь яаж үүсдэг вэ? Таазнаас үүсэх химийн бодис. Агаарын солилцоо муу байх. Халаалтаас үүсэх шатлалтын хий. За байшин дах агаарын битүүмжлэл гэж байна. Зарим байшингуудын одоо ялангуяа офисын зориулалттай байшингууд цонхон онгоохоо болсон. Шилэн басааттай байшингууд жижигхэн онгоодаг тийм. За шалнаас үүсэх бас химийн тэр дэвтэмхий бодисууд ялангуяа дороочны үед тийм биднэрт нүдэнд харагдахгүй байгаа боловч энэ дээр яг болгон тэр зүйл бүрэгжээдэг гэсэн. За тэгээд ханаас ялгаад формал гэдэг. За илэр шинжин нүд хоолой зочирч захтнах, толгоо өвдөг, дотор муухаараа амьсгалахад хүндрэлтэй болов, арьс хураашид захтнах, ядрах, урт хугацаанд бол астма, хавдар үүсгдэг. За тэгвэл үүний шалтгааныг судалсан байна л да. За энэ PubMed гэдэг олон улсын анагаахын сэтгүүл байгаа. За энэ дээрээс харахад болохоор хамгийн одоо энэ sick building syndrome-ыг үүсгэж байгаа гол шалтгаан нэгдүгээр агааржуулалт муу байна буюу 98 гарсан 48% нь агааржуулалт муу байсан. За 18% нь дотор агаарын чанар муу байна. Хоёр дахь шалтгаан нь. Хоёр дахь нь. За гурав дахь өндөр шалтгаан болохоор гаднах агаарын бохирдол их байна. Гэтэл Монгол яадаг вэ? Өвөлдөө гаднаа агаар нь бохир, дотрооч агаар нь бохир. Тэгээд ирэхээр өвлийн улиралт хүн эрүүл агаараар амьдардаг боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж байна. За тэгвэл энэ бичлэгийг бүгдээрээ харцгаая. За энэ бичлэгэн дээр хүүхдүүд илүү яагаад энд хордоод байгаа юм бэ гэдгийг харуулсан байна.
бид нар дотор агаар бол 3-аас 100 дахин илүү бохирдолтой байдаг гэж байгаа. За дотор агаарын бохирдлыг үүсгэдэг бодисуудыг бас сая харуулж байна. За тэгээд үүнийг болохоор олон улс, дэлхийн энэ Америк, за дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүгд судалдаг. Яагаад энэ хүүхдүүдийн эрүүл мэндэд дотор агаарын чанар одоо сөрөг нөлөө үзүүлж байгаа гэхээр хүн амьдралынхаа 90%-ийг дотор агаарт, хүүхдүүд түүний 75%-ийг гэртээ өнгөрөөд юм байна. За гэтэл 1 метрийн өндөртөө л ер нь 0-3 насны хүүхдүүд л амьдарч байгаа гэж хэлж байна. Гэтэл тэд нар нөгөө доороосоо шороо одоо бидний шалан дээр тогтсон тэр нөгөө дэгдэмхий бодисууд маань тэр доогуур хүн учраас агаар 1 метрийн доотор зайдал хамгийн их бохирдол байгаад байдаг. Гэтэл томчууд бид нар мэддэггүй. Бид нар болохоор зүгээр байгаад байдаг. Хүүхдүүд тэрийг. Гэтэл манай агааржуулалтын систем өөрөө тэр дээр тавигдчихдаг. Тэр таацтайгаа ойрхон хамгийн хортой агаар өөрөө доогуур явж идэг байдаг. Нөгөө агааржуулалтын систем дээр хөнгөн агаарыг шүүгээд ижиж байдаг. Энэ нь өөрөө орчин үед буюу бидний ирээдүйн хойч үед хашил гэдэг өвчнөд салахгүй байгаагийн гол шалтгаан байгаад байна. За тэгэхээр үүнээс сэргийлэх гол арга нь болохоор агааржуулалтыг шийдэж өгөх. За тэгээд материалыг зөв шийдэж өгөх. Ялангуяа шалны материалууд, цэцэрлэг сургуулийн шалны материалыг бид нар маш зөвөр шийдэж өгөх хэрэгтэй байдаг. Энэн дээр өөрийн гэсэн стандарт байдаг. Гэтэл өнөөдөр бид нар төслүүдээр яваад үзэхэд улсын хөрөнгө оруулалттай цэцэрлэгийн барилга барьж байгаа газар дээр очиод за манайх ингээ яг цэцэрлэг сургуулийн зориулттай хүүхдийн эрүүл мэндэд ийм тустай агаар дотор агаарын чанарыг сайжруулахаа гэж тайлбарлахаар хүмүүс нь ойлгохгүй төсөвтөө багтахгүй байна надад чинь гэдэг ийм шаардлага. Гэтэл өнөөдрийн ярьж байгаа асуудал улсын тэр төсөвтэй өнөөдөр бариад орох биш урт хугацаанд тэр удаан олон жил тэр 20-30 жил амьдрна гэж үзэх юм бол тэр дотор амьдарч байгаа хүний ашиглалтын зардлыг хүртэл тооцож үзсэн байх хэрэгтэй байдаг. Гэтэл нэг цэцэрлэгийг өнөөдөр манай хүүхэд 3 жил явсан ч гэсэндээ дараагийн хүүхэд явах учраас цэцэрлэгийн шал гэдэг бол бид нар цэцэрлэг сургуулийн шал гэдэг бол маш их анхаарах тийм одоо зүйл байгаа гэдгийг бас энд дашин хэлчихье тийм. За дараагийн слайд юу? За тэгвэл дотор агаарын чанарыг сайжруулахын тулд зураг төслөөсөө эхэлт юм байна барилгууд ерөөсөө. Барилгын зураг төсөл гарчаад бүр дотор засал руугаа орсны дараа бид нар хэтэрхий хожуу яригадаад байна. Гэтэл дотор зураг төсөл өөрөө яаж гэхээр агааржуулалтын оролт гаргалтыг зөв хийх нь байна. Тэр дээр агаар гардаг биш доороос гардаг байх хэрэгтэй юм байна тийм. За дараа нь болохоор агааржуулалтанд анхаарах хэрэгтэй. Битүү өрөөнүүд ялангуяа жижиг метр квадраттай болоод тэр цонх өөрөө хязгаарлагдаад ирдэг. Цонхгүй өрөөнүүдийн агааржуулалтыг бид нар шийдэж өгөх хэрэгтэй байна. За тэгээд хамгийн сүүлд нь дотор тэр засал чиглэлийн материал буюу тэр таазыг яах юм, тэр ханыг яах юм, тэр шалыг яах юм бэ гэдэг асуудал буюу тэрэн дээр ямар стандартын шаардлага хангасан бараа материалыг бид нар хэрэглэх юм бэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй болж байна. Яа тэгэхээр тэр хан шал өөрөө шууд биднэрт харьцаж байгаа. Жог хүүхдийн өлгийг авахдаа бид нар материалыг шалгаж үздэг. Энэ өлгийн материал нь яа зөөлөн үү, харшил өгөх үү? Яг түүнтэй адилхан бид нар амьдралынхаа 90%-ийг энэ дотор байдаг юм бол энэ яг бидний амьдралын өлгийг гэсэн. Тэрбум мод тарилаа гэд та тэрбум модон дотроо амьдралынхаа 10%-ийг өнгөрөөн. Харин та 90% энэ битүү орчин дотор өнгөрөөж байгаа гэдэг мэдүүлтэй ухаалаг сонголтыг хийх боломжтой болох юм байна. За тэгэхээр ногоон стандартын маш олон стандартууд байдаг. EDGE гэж байна. За LEED гэдэг байна. Америкийн WELL гэж байна. За энэ болгон стандартууд өөрөө яг юм гэхээр энэ болохоор форм LGD-ийн хэмжээ ийм хэмжээнд л байна. Дотор агаартын чанартай. За энэ нөгөө нэг дэгдэвхий органик бодис маань ийм л хэмжээнд байх ёстой. Тэ? Озоны хэмжээ ийм хэмжээнд байх ёстой гэж заагаад өгсөн байна. Тэгэхээр энэ олон сертификатуудыг яагаад ирж байгаа цаашдаа энэ дэлхийн хөгжлийн банк дэлхийн олон улсын банкаас санхүүжилт зээл авахд энэ үзүүлэлтүүд өөрөө маш том ихэц болж идэг, шаардлага болж идэг ийм үзүүлэлтүүд байгаа. За тэгэхээр яг шалан дээр ихэд 19 төрлийн ийм сертификат байна л да. Яг энэ шал дотор агаарын чанарыг сайжруулдаг шүү, эрүүл мэндэд тустай шүү гэдэг. Тэр дотроос нэгийг нь сонгож аваад ярихад бол энэ Flora-Score гэж байгаа. За энэ нь болохоор яа гэм бэ гэхээр 38 төрлийн тэр дэгдэмхий органик бодис ялгардаггүй. Энэ гадаргуу дээр дэгдэмхий органик бодис ялгардаггүй учраас таны агаарын чанарыг буудуулдаггүй, харин дэмжтэй гэдэг ийм сертификатууд байна. За тэгээд энийг яг баталгаажсан материал болгон дээр ингэж авдаг байгаа.
За энэ дээр жишээ олгоод Alex Hayes буюу ALJ Hayes-ийн шалан дээр авсан юг харуулж байна. За мөн ханы цаасан дээр болохоор 10EN буюу Европын 1502 гэдэг сертификат байдаг, стандарт байдаг. Энэ стандарт юг агуулдаг гэхээр формалдитийн хэмжээ 120-оос их байж болохгүй шүү. Винил хлоридын хэмжээ 0.2-оос их байж болохгүй. Хүнд металлуудын агуулмж ийм байх ёстой гэдэг бүгдийг заагаад өгсөн байдаг. За тэгэхээр тэр сертификатыг хангасан байна гэдэг нь өөрөө энэ агаарын чанарт анхаарч байна гэдэг илэрхийлж байна. За тэгвэл энэ ханын цаасан дээр хүн Oikotech гэдэг бас сертификат байна. Энэ болохоор юу гэхээр нэхмэл эдлэл буюу бүх нэхмэл одоо ханын цаасны нэхмэл эдлэл энэ хевс дороожны хүртэл нэхмэл эдлэлээс хүний биед хортой ашиг өсөлдөг бодис ялгардгүй гэдгийг илэрхийлсэн ийм олон улсын Европын сертификат байгаа. За энэ сертификатыг авсан ханы цаас эсвэл энэ хевс дороож өөрөө яах юм бэ гэхээр таны агаарт нөгөө нэг хортой формул хийдүүдэг, нөгөө нэг хортой хашил, тэр хортой байцуудыг ялгаруулахгүй маа гэдэг. Тэгэхээр хэрэглэгч нар буюу за энэ дундын одоо барилга барьж байгаа хүмүүс маань өөрөө энэ сертификатуудын талаар мэдэх хэрэгтэй байгаа гэдэг. Бид нар барилгын материалыг хараад үзэл үнийн судлаад байхаас ш энэний цаана ямар хууль эрх зүйн баримт бичиг энийг батлах юм бэ? Таны өнөөдөр байшингийн чинь шал эсвэл таны байшингийн хан яаж тань эрүүл гэдгийг чинь батлах юм бэ гэдэг ийм сертификатуудыг бас мэдхгүйгээр сонголтоо хийж байгаа нь өөрөө та өөрийнхөө эрүүл мэндэд урт хугацаанд бас заавал хийх тийм сонголтыг хийж байгаа гэсэн үг юм ээ. За тэгээд LG брендийн самтал буюу амьсгалдаг стандартаар юм. Самтал амьсгалдаг өөрөө орчин үеийн ургамлын өөрийг гэрт үздэг гэж хэлж болно. За энэ хатангийн 1 м квадрат хэмжээ тэгвэл бөмбөгийн тавтай 6.6 дахинтай тусгасантай тэнцвэр хэмжээгээр агаар төгөлтлийг цэвэршүүлж өгдөг давуу талтай байдаг. За хоёр дахь давуу тал нь болохоор өрөөний чигшлиг нэгэн хэмжээгээр барьж өгч чаддаг. Бид нар олон хүмүүс их үед хоолнд хийснээс болоод өрөөний чигшил хэсгүүд өгчөгддөг. Тэгвэл өрөөний чигшлийг энэхүү автомат өөртөө татаж аваад чигшил буурах үед уцаагаад өөрөөсөө ялгаруулстаа өрөөний чиглэлийг хэмнэх барьдаг. Мөн формалдит буюу хавдар үсгэж хүчтэй бидний эрүүл тойрныг бодогч бүх бодис авалддаг. За үүнийг мөн энэ хавтан орхижуулан шингээж өгдөг. Мөн шийсний үнэрийг 95%-аар ялцарсан хоолны үнэрийг 97%-аар амьтны үнэрийг 75%-аар бууруулдаг давуу талтай байна. За тэгээд юу илтгэлгээд төсгөлт хэлгээд манай мэрэгэн номын компани LG брендийн албан ёсны дистрибьютор байгаа. За манай компани оруулж ирдэг ханын цаас, шал, амьсгалдаг авсан бүгд сертификатаар баталгаажсан. Тэгээд агаарын доторх чанар гэдэг зүйлийг сертификатаар баталгааж хангаж өгдөг учраас та бүхний сонголт үргэлж ухаалаг байх болтугай гэж анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.